За өнөөдөр бид нар багш эмч нарын цалин ярьж байна. Тэгээд энэ цалин маань ярьж байгаа гол үндсэл нь багш эмч нарын маань хомсдол гэхээр бодтоор нүүрлээд байгаа. Тэгэхээр одоо бид нар эмчгүй болох, багшгүй болох гэсэн ийм зүйл бид нар тулгараад байгаа учраас бид нар өнөөдөр одоо багшийн цалин зайлшгүй нэмэх шаардлагатай гэдэг үднээс бид нар энийг ярьж байгаа. Эцсийн зорилго бол ингээ багшраа цалингийн нэмлээ. Тэгээд тэр чанартай багш нар маань ажилдаа хариуцлагатай хандаад ингээ сургалтын чанар дээшлэх гэсэн л ийм логикоор бид нар ярьж байгаа. За тэгээ энэ асуулт байна. Тэгээ багш эмч нарын цалин хамгийн бага байгаа. Ялангуяа залуу багш эмчийн цалин 1500 хүрэхгүй байна гэж байна. За энэ нийт багш эмч нарын хэдэн хувь нэм цалин авч байгаа вэ? Сангийн яам асуугаад энэ цооцлыг хийж үзсэн үү? Ажлаас гарч буй хүмүүсийн дунд энэ залуу багш нар, залуу эмч нарын эзлэх хувь нь хэдэн хувь байна гэдгийг асууя. За боловсролын яамнаас түрүү багшийн цалин нэг 20-25% нэмэхэд бол нэг 520 гаруй тэрбум төгрөгийн ачаал ирнэ гэлээ. Тэгвэл үндсэн цалин хэд болгоул одоо 3.5. Одоо энэ чи 3.5 сая гэдэг тоог бид нар бас анхаарч үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл багш нарын үйлдвэрчний эвлэлээс бид нарт ийм шаардлага ирчээд байгаа. Тэгвэл төсөвт тэгээ энийг бүрдүүлэхийн тулд үнэхээр бид нар мэдж л байгаа. Одоо ингээд хипхопорч ярих биш. Угаасаа орлого дутаад байгаа. Тэгвэл энэ төсөвт орлогыг яаж төвлөрүүлэх боломж ер нь байгаа юу? Энэ би сангийн яамнаас л асууя гэж бодож байна л да. Тэгээ бид нар одоо энэ үйлдвэрчний эвлэлийн тэр эргэн номинд бид нар одоо ямар хариу өгөх ёстой вэ? За ийм зүйлийг асууя. Дараа нь багшийн ажлын байрны ачаалал боловсролын яамнаас асуухад ер нь ачааллын төлөний судалгаа хийсэн үү? Энэ нь одоо цалинд ямар нөлөө үзүүлдэг юм бэ? За гүйцэтгэлийн үнэлгээг бид нар бас их шүүмжилж ярьж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээг бүр хасъя гэж ярьдагч юм байна. Зарим байлгыг гэж байна. Тэгэхээр энэ гүйцэтгэлийн үнэлгээ маань багш нарын энэ ажлаас гарах энэ багш нарын цалин мөнгөтэй ер нь хэр уялдаж байгаа вэ? Энэ төлөний судалгаа байвал тоонууд хэлж өгөөч гэж өсөж байна. За тэгээд ер нь бол бид нар эцсийн дүнд бол одоо энэ багш нарыг л хөгжүүлж ээж багш нарыг бас ажилдаа цалингаас гадна одоо ямар хүчин зүйлүүдээр багшийг хөгжих боломж нь бид рүү хэлдэ багшийн ажлын байрны ачаал гэж хэлсэнчлэн багш нарын тэр карьер тэр багш нарын нийгмийн баталгааны тал дээр одоо энэ төсөвт ямар зүйлүүд тусгагдсан бэ гэдгийг хэлж өгөөч гэж хүсэж байна. За эхлэе. За сангийн яам болон боловсролын яамнаас асуулаа. Боловсролын яам Наран Баяр сайд эхлээ хариулж авах уу? Галуутрах гишүүний асуусан асуултуудад. Сангийн яам хажуу тишээ төсвийн хилцүүлэх төрийн байгуулалт орсон байна. Одоо хүрээд ирнэ. Наран Баяр сайдын микрофоныг өгье. Асуулсан асуулт. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол манай яг багшлах үе дээр байж байгаа, багшилж байгаа хүмүүсийнхээ насны бүтцийг нь аваад үзэх юм бол нэг 41% нь 35-аас доош насных нь байж байгаа. За 5 жил багшилсан багш нарын ер нь бол бараг 60 орчим хувь байсан ажлаасаа гарна гэсэн за гараа явж байгаа ийм тохиолдол байгаад байгаа. За ачааллын хувьд бол нийслэл дээр түлхүү байдаг. За тэгээд ер нь бол бүлэгт бол Монгол улсад нийтдээ 24189 бүлэг байгаа. За 30 хүртэлх бүлэг нь бол 10522. 30-аас 40 хүртэлх бүлэг бол 9653, 40-өөс дээш дүүргэлттэй хүүхэд дүүргэлттэй бүлэг бол 4014 байж байгаа. Тэгэхээр энэ дээр маш их ачаал үүсдэг. Тэгэхээр бид бас ажлын ачаалт нь тохируулсан цалингийн бас энэ бодолтыг хийх ёстой гэж бидний гол одоо зорилго бас энэ дээр байсан. Үндсэн цалин дээр нь энэ шингээж энийг нь оруулах ёстой, тооцох ёстой гэсэн ийм бас бодлого барьж цалингийнхаа ийм нэмэгдлийн тооцоо хийсэн. Тэгээ бидний бас яг түрүүнд бас асуулт хариулахдаа би хэлсэн. Бид ер нь 25%-аар нэмэх юм бол 560 тэрбум төгрөг нэмэлтээр хэрэгтэй байна. За яг одоо 3.5 сая төгрөг бол 3.3 их 80 төгрөг хэрэгтэй байна. Тэгээ энийг яг жилийн дотор хийж чадах уугүй гэдэг бол өөрөө бас их тийм асуултын тэмдэгтэй зүйл болчиход байгаа. Юуны хувьд бол эндээс бид ямар одоо гаргалгааг яаж одоо энэ төсөв дээр орон зайг бий болгох вэ гэдэг үлийн сангийн яамны зүгээс за бусад одоо эдийн засгийн хөгжлийн яам түүний зэрэгцээ бас энэ эдийн засгийнхаа бодлогыг барьдаг энэ
мэргэжлийн байгууллагууд нь хариулах байх. Зүгээр миний ингээ харж байхад бол тэр төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх зарлагын хэмжээг 24%-аар улсын яг энэ төлөвлөгөөндөө хязгаарласан явдал бол бас энэ дээр цалин нэмэхэд бас нэлээд хүндрэл учруулж байгаа мэн гэж харж байгаа. Хоёрдугаарт нь нийгмийн даатгал болоод тэтгэврийн сангуудын энэ бичлэлтийг урсгал зардал дээр бичээд яваад байгаа нь бас энэ цалин нэмэхэд бас тодорхой хэмжээгээр боогдуулах гэдэг юм уу, энэ боломжийг бас хаагаад байна гэж харж байгаа. Түүний зэрэгцээ мэдээж бас үр дүнгүй гэж үзэж байгаа. Иймэрхүү одоо төсөл хөтөлбөрүүдийг зогсоож за эндээсээ бас цалин нэмэх бодлого бас байж болно. Иймэрхүү зүйлүүдээр бас нэмэх боломж байхаа болов уу гэж харж байна. Ер нь цаашдаа энэ багшийн энэ ажлыг бол хамгийн чадварлаг, хамгийн сэтгэлтэй хүмүүс нь аваад явдаг ийм одоо салбар. За энэ дээр бид бас энэ залуу хүмүүсийг ялангуяа багшаар одоо ажиллах юм өсөл тэмүүлэлтэй хүмүүсийг эхнээс нь л одоо дэмжиж ажиллахад бол цалингийн зөв бодлого хэрэгтэй гэсэн энэ байр суурь дээр бол байгаа. Юуны хувьд бол бид энэ 3 жилийн төлөвлөгөөгөө гаргаж энэ дээрээ бас ярилцаж явж энэ эдийн засгийнхаа энэ өсөлт орлогын тал дээр бас харж иж энэ цалингийн нэмэгдлүүдийг илүү оруулах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Ер нь хүний хөгжлийг дэмжих, ер нь бол энэ боловсрол дээрээ хөрөнгө оруулсан улс орны ирээдүйн хөгжлийг авч явахад хамгийн одоо оновчтой хөрөнгө оруулалт болдгоо гэдэгт бол 100% санал нийлж байгаа. Ийм учраас засгийн газраас энэ 3 жилийн төлөвлөгөөг нь хэлэлцүүлээд бас ингээд танилцуулах болно гэдгийг хэлье. Баярлалаа. Сангийн яамны зарлагын хэлтсийн дараа Батэрдээ орж ирсэн байна. Энэ асуултан дээр нэмэлтээр хариулах уу? Зуруудаар микрофоныг асааж өгье. Сая асуултыг хэлсэн тий. За, сангийн яамны зарлагын хэлтсийн дараа Батэрд нь гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр сангийн яам дээр байдаг цалин хөлсийн нэгдсэн системээс гардаг мэдээллээр бол багш нарын цалин бид бас судалгааж үзсэн. За энэ дээр бол орон нутаг болон нийслэл орон нутгийн нэмэгдлэрээ ялгаатай багш нарын хувьд. За бусад зүйлүүд бол нийслэл болон орон нутгийн хувьд бол ялгаа байхгүй. За бидэнд байгаа мэдээллээр бол нийслэлд 0-5 жил ажиллаж байгаа багш нар бол хамгийн бага цалинтай хэсэг нь болж байгаа. 7600 багш байгаа. Нийт 52.7 мянган багшаас нийслэлд 0-5 жил ажиллаж байгаа 7600 багш бол хамгийн бага цалин хөлстэй байна. За эдгээр багш нарын нийт давбал зохих цалин хөлс нь бол 2.1 сая. Тэгээ үүнээсээ нийгмийн даатгалын шинтгэл болон татвараа суудгуулсан дүнгээр Минутын сонгоё. 6 номер. За нийслэлд 0-5 жил ажиллаж байгаа буюу залуу багш нар бол хамгийн бага цалин хөлс авж байгаа. За энэ дээр бол орон нутгийн нэмэгдэл болон ажилласан жилийн нэмэгдэл байдаггүй учраас бага цалин авж байгаа. Гэхдээ ачааллын хувьд харах юм бол нийслэл нөгөө хүүхдийн тоо илүү олон байдаг учраас ачаал бол бас орон нутгаас харилцаа адилгүй байгаа. Энийг шийдвэрлэх зорилгоор их хурлд өргөн мэдүүлсэн, засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд боловсролын ерөнхий боловсролын хувьсах зардлыг бол 100 тэрбумаар нэмэгдүүлсэн. За энэ зардлаар бол энэ ачаал ихтэй байралд байгаа багш нарын энэ асуудлыг шийдэх чиглэлээр бол манай боловсролын ам бас одоо энэ хувилбараа боловсруулад ажиллаж байгаа. Тэгээ төсөв батлагдсны дараагаар бол энийг хэрэгжүүлээд явна. Баярлалаа. За Галбаатар гишүүн тодруулъя. Тийм хариултууд ингээд бидний яг мэдж байгаа юмыг л хэлээд байна л да. Хүн болгоны ярьдаг, чуулган дээр ч ярьдаг, энд ч ярьдаг. Бид нар сангийн яамнаас л ингэж суугаад байгаа. Одоо шаардлага тавиад хүмүүс 3.5 сая болгоё гэд ороод ирлээ. Тэгээд түрүү Наран баяр
сайд хэлсэндээ шууд үндсэн цалингийн 3.5 болох гэдэг юм биш. Ер нь нэмэгдэлтэйгээ ороод ирэхэд цалин хэд байвал 3.5 төгрөх юм бэ гэхээр нэг 2 сая хүрсэн байхад бол нэмэгдлүүдээ нэмсэн цалин нь 3.5 төгрөхийн гэснийг тооцоол гарч ирээд 2 сая нь тэрүүний нөгөө 560 тэрбум гэдэг дээр бас ачаал нэмэг. Тэгэхээр ийм 560 тэрбум төгрөг олох шаардлагатай байна гэдэг тооцоо гарч байгаа бол тэрийг олох орлогын их үүсвэрийг сангийн яам одоо энд ингээд цаашгаа асуудал ингээ хүндрээд явна. Бид нар энэ өргөдлийн байнгын ороон дээр хилцэж байна. Ямар хариулт өгөх юм, ямар биднэрт боломж байх уу гэдгийг л асуусан юм байна. Тэгээ бидний хувьд нэг ийм зүйлийг л бас мэдэх хэрэгтэй байгаа юм. Тэгээд За ахаад 1 минут. за ер нь нэг төвчөн санаа хэлэхэд энэ та бүхэн яамч тэр сангийн яамч тэр ингээд хэлж байгаа нь энэ залуу багш нар хамгийн хүндээ. 1-5 жил. Энд чинь ирээдүй байхгүй юу? Багш нарын маань залуу багш нар хүн тэгээд сая Наранбаяр сайд 60% нь ажилласаа гардаг 5 жилийн дотор. Энэ бол хурд нэг 15% жилд хүрсэн байлаа. Урд нь бол нэг 5-6% байсан. Ажиллаас гарах хурд ингээд нэмэгдсэн. Тэгвэл энийг яаж барьж тогтоох юм бэ бид нар ингээд багш болоод орсон үнийг гардимаа гэд ингээ гаргаа явуулчих юм уу гэвэл одоо энэ дэр нутгийн ишиг гэдэг шиг багшийн ишиг ч юм уу эхний 5 жил нь хүн тэгээд байгаа бол бүгдийн цалингийн нэмж чаддгүй юм бол энэ дээр багшийн ишиг гээд 5 жил байгаа залуу багш эмчид зориулсан юм арга хэмжээ тэтгэлэг маягаар өгж бас болохгүй юу гэдэг асуудлуудыг бид нар бас хөндөж ярьж гарц гаргалгаа хайх хэрэгтэй байна гэсэн санааг та бүхэндээ бас хэлж байгаа юм. Тэгээд одоо энэ үйлдвэрчний эвлэлээс өгж байгаа шаардлага энэ бүгдэд бид нар ингээд хамтдаа бас хариултыг өгөхөд та бүхнээс За үг хэллээ. За